Боловсрол шинжлэх ухаан танин мэдхийн Human Channel үзүүлж байна. Өнөөдрийн дугаараар бид нөхөн үрчүүн эрүүл мэнд сэдвээр ярилцахаар анагаах ухааны докторант их барих эмэгтэйчүүд нөхөн үрчүүн ахлах зэрэгтэй эмч, гэрэл дэс эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Наран гэрэл эмчтэй ярилцах болно. Сайн байна уу? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа танд баярлалаа. За баярлалаа. Танай сувгийн үзэгчдэд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр их барих эмэгтэйчүүд нөхөн үрч гэхээр айгүй өргөн өрөөний ойлголт байдаг тийм үү? Тэгэхээр та яг энэ салбарын аль чиглэлээр хэдэн жилдээ ажиллаж байгаа вэ? За их барих эмэгтэйчүүд нөхөн үрчхөө өргөдлийн салбарт бол 2010 оноос хойш ажиллаж байгаа. За CLWH нөхөн үрчүүн эмнэлэгт 7 жил ажилласан. Үр шилжүүн суулгах өргөдөлтэй хүмүүст бол нөхөн үрчүүн тусламж үйлчилгээ үзүүлээд үр шилжүүн суулгахаар бараг 300-аад хүүхэдтэй болсон. За тэгээд одоо хүртэл бас гэрэл дэс гээд хувийн эмнэлгээ нээгээд яг энэ чиглэлээр нөхөн үрчхөө өргөдлийн тусламж үйлчилгээ үзүүлээд явж байна. За баярлалаа. За тэгэхээр залуу хосуудын маань хувьд гэр бүл төлөвлөн хүүхэдтэй болно тий гэдэг бол одоо амьдрал тохиолд хамгийн том сонголтуудын нэг байдаг тийм үү? За тэгэхээр яг одоо хосуудын маань хувьд эрүүл мэндийн хувьд хэдээс хэдэн наснд одоо жирэмсэн болж үр хүүхэдтэй болох хамгийн тохиромжтой нас байдаг вэ? За олон улсын одоо нөхөн үрчүүн нийгэмлэгээс гаргасан нөхөн үрчүүн нас бол 20-оос 35 наснд бол хамгийн идэвхтэй үе гэж үздэг. За 30-аас 35-аас дээш наснд бол нөхөн үрчхөө ялангуяа эмэгтэйчүүдэд бол өндгөн эсийн нөөц, өндгөшний үйл ажиллагаа ерөнхийдөө буурч эхэлдэг. Тэгэхээр бол гэр бүлүүд бол хамгийн идэвхтэй нөхөн үрчүүн бол хамгийн тохиромжтой нас бол 35 нас хүртэл гэж бас ойлгож байна. Гэхдээ мэдээж 35-аас хойш бол огт бол жирэмслэхгүй ч юм уу эсвэл хит оройтно гэсэн юм байхгүй л дээ. Тэр хүртлээ бол төлөвлөчих юм бол илүү эрүүлтэй. Тэгээд одоо нөхөн үрчүүн хувьд асуудалгүй жирэмслэх боломжтой хугацаа гэж үзэж байгаа. Зүг. За тэгэхээр нөхөн үрчүүн асуудал гэхээр одоо хамгийн байж болох том асуудал бол өргөдөл байдаг тийм үү? За тэгэхээр хэдий хэр хугацаанд одоо хосууд жирэмсэн болох гэж үр хүүхдээ болох гэж төлөвлөөд одоо амжилтгүй болсон тохиолдолд бид нөр өргөдөл гэж үздэг байна. За одоо Америкийн нэгдсэн улсын нөхөн үрчүүн нийгэмлэг за одоо Европын нэгдсэн улсын нөхөн үрчүүн нийгэмлэгээс бол 1 жилийн хугацаанд ямар нэгэн хамгаалт хэрэглэхгүйгээр те бэлгийн харьцаанд тогтмол орж байгаа үед жирэмслэхгүй байх юм бол энэ бол өргөдөл гэж оншилж байгаа. За өргөдөл одоо орчин үед бол маш их түгээмэл тохиолдож байгаа. 30 нас хүртэл бол 1 жилийн хугацаатай гэж үзэж байгаа байхгүй жирэмслэхгүй байх хугацаа. 30-аас дээш 35 нас хооронд бол 6 сарын хугацаанд тогтмол бэлгийн харьцаанд хамгаалтгүй бэлгийн харьцаанд ороод жирэмслэхгүй байх юм бол өргөдлийн эмчит хандан өргөдлийн тест онцлогоо хийлгэх гэж зөвлөдөг. Тэгэхээр бол наснаас хамаарч байгаа гэсэн үг. 30 нас хүртэл бол 1 жил хүртэл өөртөө орлого хийх хэрэгтэй. Тэрнээс дээш буйл 35 наснаас бол 6 сарын хугацаанд жирэмслэхгүй байх юм бол эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Тэгэхээр энэ дээр яг статистик тоо баримт ерөнхийдөө одоо хэдэн хүний хэдэн одоо тохиолдлын тоо гэж байдаг болов уу? Байдаг. Тэгэхээр олон улсад бол одоо яг дэлхийн нийтээр 6 хүний нэг нь бол өргөдөлтэй гэж үзэж байгаа. За Монголд бол маш олон одоо судалгаанууд хийгдсэн. 2002 он гэхэд бол бүр 13% байсан. За 2013 он хамгийн сүүлд бол 2022 онд Төвшин Баяр нарын судалгаагаар бол Монголд өргөдөл бол 7% гэж үзэж байгаа. Бас их өндөр байна тийм. Өндөр хувьтай байгаа. Тийм болохоор 1920 одоо хосуудад хийгдсэн судалгаагаар хийгдсэн ийм
бас их өндөр тоо баримттай. Тэгэхээр яг үргүүдэл нөхөө үржихийн асуудал гэдээ ярихаар ихэвчлэн энийг эмэгтэй хүний одоо ингээд юм асуудал юм шиг нэг түгээмэл ойлголт байдаг тийм үү. Тэгэхээр энийг зөвхөн эмэгтэй хүний асуудал болгоод одоо очно гэсэн үг үү? Эсвэл энэ хүйсийн хувьд ямар байдалтай байдаг вэ гэхээр за үргүүдэл гэдэг нь болохоор зөвхөн эмэгтэй хүнд юусаа хамааралгүй. Тэгэхээр 3-ны үргүүдэлтэй хосуудын 3-ны 1 нь бол дан эмэгтэй шалтгаантай гэж үзсэн. 3-ны нөгөө 3-ны 1 нь болохоор эрэгтэй шалтгаантай. Үлдсэн 3-ны 1 нь бол эрэгтэй эмэгтэйгээс шалтгаалах буюу хавсарсан шалтгаантай буюу шалтгаан тодорхойгүй үргүүдэлд ордог. Тэгэхээр ерөөсөө дээр үед ч одоо жишээ нь дан эмэгтэй шалтгаалдаг, эмэгтэй хүн л ерөөсөө жирэмслэхгүй гэж ойлгоод байдаг. Тэгэхээр эрэгтэйгээс бас шалтгаалдаг. Тэгэхээр эрэгтэй эрисийн тоо багассан, чанар багассан, чанаргүй эсүүдтэй, эсвэл бүр эрисний ялгардгүй азус спермтэй хүмүүс бас их. Ялангуяа одоо эрэгтэй өргөдөлт одоо ойролцоогоор нэг бараг 45% эзэлж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр чин эрэгтэй өргөдөл маань их ихссэн байна. Ер нь аль аль нь л эмчит үзүүлэх шалтгаанаа тодруулах шаардлагатай тийм үү? Шалтгаанаа тодорхойлуулах өргөдлийн тэр яг тэр тест орох хэрэгтэй гэж зөвлөдөг. Одоо таны практик дээр яг өргөдөл тань дээр одоо очиж байгаа хүмүүсийг гэр бүлээ хэдүүлээ харах юм бол ер нь энэ тоо өсөж байгаа юу? Ер нь бол өргөдлийн тоо бол өсөж байгаа. Яагаад гэж байгаа гэхээр бас эмэгтэй өргөдөл ялангуяа эмэгтэйчүүдийн өндөвшний үйл ажиллагаа үндгээсийн нөөц бол харилцаа адилгүй байгаад байгаа. Тэгэхээр өндөвшний үйл ажиллагаа гэхээр чин өнчин тархины гонадотрофийн даавар, өнчин тархины дааврын одоо тэнцвэртэй байдал гэдгээс бас шууд хамаарч идэг. Тэгэхээр орчин үед одоо гадаад орчны хүчин зүйл одоо ингээд бүх гадаад орчны хүчин зүйлээс ч юм уу эсвэл тухайн хүний амьдралын хэв маягаас шалтгаалсан эсвэл удамшлын шалтгаантай тийм дааврын өөрчлөлттэй үндгээсийн нөөц тодорхой хэмжээгээр эрт ингээд багасчдаг эсвэл төрөлхийн бага тийм хүмүүс айгүй ихссэн байгаа. Тэгэхээр бол одоо өргөдлийн шалтгаан нь арай өөр, хэлбэрүүд нь айгүй одоо өөр болоод ингээд хэмжээнээс ингээд харилцаа адилгүй өөр тэгээд тохиолдлын хувьд ихсэж байгаа. Тэгэхээр мэдээж нөлөөлж байгаа айгүй олон нэлээд олон хүчин зүйл байж магадгүй тий. Тэгэхээр хүмүүс гэхдээ одоо ингээ нийгэм одоо бухимдалтай, стресстэй байна тий. Бүгдээр доор бүхнээ ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай гэж айгүй ярьдаг тийм. Тэгэхээр энэ их одоо юу гэдэг стресс энэ одоо бидний бие махбод давхар нөхөн үрчгүүд ер нь нөлөөлж байгаа гэж та боддог уу? Нөхөн үрчгүүд бол стрессийн нөлөө бол маш их. Гэхдээ стресс мэн бол дангаараа нөхөө өргөдөлд хүрэгдэггүй гэвэл хүрэхгүй. Энэ бол хамгийн том нөлөөлөх хүчин зүйл. Мэдээж одоо орчин үед бол стресс аягүй ихссэн байгаа ш тий. Гараад машин унаа явж исэн ч гэсэн төвжрэлт ингээд амар их стресстэй байгаа тий. Ингээл байнгын 2-3 цаг төвжрэлт ингээд байгаад хахаар стресстэй ш хүн чинь. За мэдээж ингээл ямар нэгэн байдлаар ингээл ажлын стресс байна тий. Тэгэл идэж ууж байгаа хоол хүнс ингээл бүх юмнаас стресс авч байгаа. Гэтэ стресс бол стрессийг бүрэн тайлжингууд өргөдлөөс гарчин ч юм уу өргөдлийг эмчлэн гэж бол байхгүй. Гэхдээ амьдралын хэв маяг стрессийг бууруулах нь өргөдөлд одоо нөхөн үрчгүүд маш их чухал нөлөөтэй. Тий. Стрессийг одоо байнга ингээд тайлаад стрессээ ингээд одоо явах ч юм уу тий тасгад хөдөлгөөнөөр өөр бусад зүйлээр ингээд стрессээ сайн тайлж авах юм бол одоо нөхөрчхөө айгүй сайн нөлөөлдөг. Даавар тэнцвэртэй байна тий бодисын солилцоо доктортой байдаг ч юм уу тий тэгээ өндөвшний үйл ажиллагаа ингээ хэвээ явж идэг. Тийм учраас стресс бол бас маш том нөлөөлөх хүчин зүйл гэж үздэг. Нэг талаараа энэ маань өргөдөлд нөлөөлөд одоо хүчин зүйл нөлөөлөх хүчин зүйл нь болоод байна тий. Нөгөө талаараа ямарваа нэгэн байдлаар хүн одоо жишээлбэл өөрийгөө нөхөн үрчим асуудал байна гэж төсөөлөх юм бол тухайн хүнд үзүүлэх одоо сэтгэл санааны хувьд тий тухайн нөхцөл байдлаас амаргүй байх бах тийм үү. Тэгэхээр таны талаар юу гэж бодож байна? Яг зөв. Одоо жишээ нь өргөдөлтэй хүмүүс маш их стресстэй байлаа гэж бодъё тий. Тэгэхээр стресс удаан хугацаагаар стресс удаан хугацаагаар байгаад ах юм бол тэр хүн маань бүр өвчнөд хүрэх тий тийм хэмжээний байгаад байдаг. За зарим одоо судлаачдын үзснээр бол бүр хавдартай хүн шиг тийм одоо стресст орд юм байна л та. Тэгэхээр тэр хүн байнгын ингээ стресст ороод ах юм бол ерөөсөө тэр баг өвчнөд хүргэх, өвчнийг нь даймжруулах тийм төвшөнд
хүрдэг гэсэн үг. Тийм учраас нөхөн үржихүүн ч юм уу за ямар нэгэн байдлаар тэр өвчнөө онцлуулахын тулд яг мэрэгжлийн эмчт хандах нь хамгийн зөв гаргалгаа гэж үздэг. Тэгхийн бол тухайн хүн маань өөрөө өөрийнхөө байдлыг онцлуулад тэгээд ямар шалтгаантай өргөдөлтэй юунаас шалтгаалж байгаа гэдгээ мэдэх юм бол тэрийг нөгөө эрт эмчлэх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө өргөдлийн эмчилгээгээд хэдүүлээ ботгоор одоо үр шилжүүлэн суулгадаг ч юм уу тий хүмүүсийн төсөөлөлд зардал мөнгө нь айгүй их юм шиг санагддаг тийм үү? Одоо ерөнхийдөө нэлээд үнэтэй гэж л боддог шүү дээ тий. Тэгэхээр яг одоо тухайн шалтгаан бүрээсээ хамаарат одоо энэ гарах эдийн засгийн хувьд одоо зардал одоо их байх уу? Ерөнхийдөө эсвэл харилцаа адилгүй байдгүй энэ дээр үр шилжүүлэн суулгах ч юм уу өргөдөл гэхээр хүмүүс маш их зардал гардаг. За бараг хэдэн саяар ингээд одоо төсөөлөх хэрэггүй одоо аргагүй тийм их зардал гардаг гэж ойлгодог. Тухайн хүний одоо оншноос хамаарат тий маш бага зардлаар зөвхөн имээр ч юм уу тий зөвхөн умаа хүндэд ирээс цацах ажиллбар ч юм уу тий тийм ажиллбаруудаар одоо ингээд жирэмслэх боломж байдаг. Жишээ нь зөөлөн сэдэх арга гэдэг бас үр шилжүүлэн суулгахын нэг одоо арга нь л та. Тэгэхээр тэр эмчилгээгээр болохоор зөвхөн ийм уугаад кломифенцитрат ч юм уу литразол ч юм уу тийм энгийн имээр одоо жирэмслэх боломжтой гэсэн үг. Тэгэхгүй одоо жишээ нь зөвхөн өндөгчний үйл ажиллагаа бага зэрэг алдагддаг тий эсвэл одоо зөвхөн эстроген давар ч юм уу одоо поликус сэдэгч даврын тутмагшилтай хүн байх юм бол зөвхөн имээр л сэдэгдэл хэдэн удаа одоо эмчийн хяналттай явж идэл жирэмслэх боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр зардал бол харилцан адилгүй. Маш бага зардлаар жирэмсэн болж болно. Зүгээр нөгөө одоо 99-ийн шалтгаантай байж болно шүү дээ. 99-ийн тоон багассан, 99-ийн хөдөлгөөн жоохон багассан байгаа тохиолдолд эсвэл умаа хүзүүний шалтгаантай өргөдөлтэй байгаа тохиолдолд 99-ийг нь угаагаад тэгээд умаа хүн дээр нь цацаад өгчих юм бол яг тэр овуляц олж авах үед нь цацаад өгчих юм бол жирэмсэл чинь энэ нь болохоор тийм үнэтэй ажиллабар бас биш. Тэгэхээр өргөдөл шалтгаанаа айгу олох хэрэгтэй. Жишээ нь умаа хүзүүний салианы өөрчлөлтөө гэдэг одоо жишээ нь зөвхөн салстын салианы өөрчлөлтөө байгаа тохиолдолд тэр эсийг цацах ажиллабар л хийхгүй бол тэр нөгөө бильярд занд орсон ч гэсэн тэр салиагаа нэвтэлж чаддгүй ирсэн. Тэгэхээр ерөөсөж жирэмслэхгүй гэсэн үг байхгүй юу? Шалтгаанаас шууд бусдын зүгээр юм тий. Үндгээс нь хугацаанд боловсрч гин тий. Даавар нь хэвээ ялгарч байгаа, хэвээ ялгарч байгаа. Зөвхөн одоо тэр салианаас болоод эсн нэвтэрч чадахгүй ингээд байгаад байдаг. Тийм бас байдаг. Тэгэхээр хүн бол нөхөө эмчтэй хандах юм бол тэрийг бол онцлог аюу амархан байдаг. Тэгэхээр байж ямар нэгэн байдлаар одоо тухайн гэр бүлд одоо төлөвлөөд нөхөн үрчим асуудал гарлаа гэж тооцох юм бол болохгүй би угаасаа болохгүй байна гэж хаялгүйгээр бушуухан эмчтэй л хандах нь шалтгааныг нь олоод тэрнийхээ дараа арга хэмжээг авах нь айгүй чухал юм тийм үү? Аргаал сонгох хэрэгтэй гэсэн. Тийм ээ. Тэгэхээр та түрүүн хэлсэн эмэгтэйчүүдийн ерөнхийдөө хувьд 20-35 нас бол одоо төрөхөд хамгийн тохиромжтой ерөнхийдөө нас гэж ойлгож болно тийм үү? 35 наснаас хойш бас л эрсэж чинь тийм. Эрэгтэйчүүдийн хувьд энэ нас хамаа байгаа юу? Одоо тохиромжтой нас нь эрэгтэй хүмүүсийн хувьд ер нь эрэгтэй хүмүүсийн хувьд бол мэдээж 40 нас буюу 40-оос дээш насныханд бол 99-ийн одоо асуудал үүсдэг. 99-ийн тоон багасах. За хэмжээ тоон багасна тий. Дээрэс нь болохоор эсийн чанарт асуудал үүсдэг. Тэгээ тэрнээс үүдэлтэй мэдээж 99 нийлжиж үр хөврөл үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр 99-ийн одоо чанар буюу тоон багаснаас холбоотой нөгөө үр хөврөлийн чанарны асуудал яригддаг байхгүй юу. Тэгэхээр мэдээж үр хөврөлийн чанаргүй тийм хэвийн бус байгаад ах юм бол бас хоромсоомын эмгэг генетикийн тий гэдэг хоромсоомын эмгэг үүсэх эрсдэл гэсэн. За тэгэл ер нь бол асуудал үүсэж байгаа байхгүй юу. Хөөрчгүүд яс нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр эрэгтэй шалтгаантай өргөдөл маш их бид түр ярьжсэн тий. Тэгэхээр эрэгтэй хүмүүс ч гэсэн бас нөхөрч хүнс гэж байдаг байгаа. Тийм ээ тий. Энэ дээр одоо жишээлбэл би ингээд нэг хүүхд төрүүллээ гэж бодоход өөрийгөө ингээд төсөөлөхөд тий. Нэг хүүхд төрүүлсний дараа надад өргөдөл үүсч болох уу? Бололгүй яах вэ тий. Ер нь бол өргөдлийг анхдагч буюу хоёрдагч гэж хоёр хуваадаг. Тэгэхээр анхдагч өргөдөл гэдэг маань ерөөсөж жирэмслээ төрөөгүй хүмүүсийг хэлж байгаа. Хоёрдагч гэдэг нь болохоор нэг удаа төрсөн.
Тэгээд дараа нь дахиад жирэмслэх гэсэн чинь жирэмсэлж чадахгүй байгаа. Тэрийг бол 240 өгөгдөл чинь. Тэгэхээр таны хувьд бол 240 өгөгдөлтэй гэсэн үг байхгүй юу? Байд болно гэсэн үг тийм. Тэгэхээр эхний хүүхдээ гаргацсан дараагийнхаа хүүхэд нь гарч чадахгүй байгаа шүү дээ. Бас одоо ээжүүд одоо гэр бүлүүд ялангуяа эмэгтэйчүүд бас нэг юм дээр айгу санаа зовдөг тий. Тэр нь одоо жишээлбэл за би төрөх арай болоогүй гэж жирэмснээ сэргийлэх аргууд хэрэгэлдэг им уудаг тий. Тэгээд нэг хэсэг хугацаанд им уусны дараа энэний дараа би дахиад жирэмсэн болж чадах болов гэдэг нэг эргэлзээ байдаг тий. Тэгэхээр энэ одоо яг хүмүүсийн дунд л яригддаг асуулт хамгийн их асуудаг асуулттэй. Тэгэхээр жирэмснээс хамгаалах имийг уугаад би ингээ өргөдөлт хөрхүү гэдэг асуулт айгүй их хүмүүсээс ирдэг байхгүй юу. Тэгэхээр жирэмснээс хамгаалах имийг уугаад өргөдөлт хөрөхгүй. Гэхдээ жирэмснээс хамгаалах им гэдэг нь бол дааврын хавсарсан бэлмэл байхгүй юу. Тэгэхээр одоо сарын тэмдэг алдагддаг тий. Одоо алдагддаг хүмүүстээр дааврын хавсарсан бэлмэл ууж сарын тэмдгийг тогтворжуулах тийм одоо эмчилгээний арга бас байдаг. Тэгэхээр сарын тэмдэг одоо жишээ нь дааврын хавсарсан бэлтмэл буюу жирэмснээс хамгаалах имийг хэдэн сар уусны дараа зогсож байгаа шүү дээ тий. Зогсны дараа нөгөө өндөгчний үйл ажиллагаа сарын тэмдгийн мөчлөгч ингээд доктортой хэдэн сар үргэлжилнэ. Тэрний дараа нөгөө бүх юм хийм байдалд ороод ирэнгүүт нөхөрч хүчин ингээд жирэмсэлж болно гэсэн үг байхгүй. Бас нэг одоо хүмүүсийн дунд яригддаг нэг юм яриа байдаг тийм. Одоо жишээлбэл сарын тэмдэг ирэх үеэр одоо бэлгийн харьцаанд оруулж жирэмсэн болох одоо магадлалгүй гэж ярьдаг тийм. Энэ хэр өнөө юм бол ер нь. Тийм. Тэгэхээр сарын тэмдэг ирэх үеэр жирэмсэн болдог тохиолдол цөөн байдаг. Ямар үед сарын тэмдэг ирж явах үед жирэмсэн болдог вэ гэхээр сарын тэмдгийн алдагдaltaй тий шорт буюу богино сарын тэмдгийн мөчлөгтэй эсвэл бүр алдагдаад ингээд маш хоол зайтай ирдэг тийм хүмүүстэр яг жирэмсэн болцсон тохиолдлууд цөөнгүй байдаг. Гэхдээ бол ер нь бол бас нэг юмтай андуурдаг. Ерөнхийдөө үр хөврөл маань умаа хүндий буюу умаа салст дээр бэхлэгдээд үр тогтож авах имплантейшн одоо болж явах тий үр тогтож авах үед одоо энэ умаа салстын энэ дам одоо эпитель рүү нэвчиж орж явахдаа ингээд шинээр судснууд бий болж нэг одоо ихс ингэж үүсдэг. Тэрнтэй холбоотойгоор цус ингэж гардаг. Тийм. Тэгэхээр тэрийг айгуух андуурдаг. Имплантейшн билийдэн буюу үр тогтолтын үеийн цус алдалттай андуураад идэг. Тэгэхээр зарим хүмүүс яг за миний сарын тэмдэг ирж явах үед ингээд би жирэмсэн болчлоо доо гэж бас ярьдаг тохиолдол байдаг тийм. Нөгөө талаар бас одоо жишээлбэл одоо арай хүнтэй гэрлэж амжаагүй сууж амжаагүй одоо залуу хүмүүс байдаг тийм. Тэгэхээр манай одоо нөгөө нийгэм харилцаач ингээд харьцангуй өөр болцсон гэрлэлтийн нас чинь бас нэг жоохон хойшлоод байгаад ерөнхий тэмцээг хандлага ажиглагддаг тийм үү. Тэгэхээр одоо жишээлбэл одоо 30 гараад ирлээ тий тэр хүнтэйс арай суугаагүй тэгэнгუთ л нөгөө хүмүүс чи яагаад хүнтэй суухгүй одоо тэгэл хэлдэг штэ тий тэгэнгუთ манай хүн би арай сэтгэл зүйд хүнтэй суух болоогүй тэгтэл юун цаанаа зоохгүй гэхээр 35 нас гараа авчихгүй гэж бас нэг санаа зовж иж болно тий тэгэхээр өөрийнхөө өндгөн эсийг аваад хатгалаад өөрөө сэтгэл зүйн хувьд би бэлэн боллоо гэх үедээ буцаад жирэмсэн болох бас нэг арга байдаг тий байдаг тий одоо яг тэр бол маш их чухал сэдв баггүй юу. Тэгэхээр одоо жишээ нь ихэнх эмэгтэйчүүд чинь айгүй их одоо боловсралтай айгүй их ингээ анхаарал тавьдаг болсон шүү дээ тий. Боловсрал за тэгээд карьер гэл айгүй том асуудал байгаа тий. Тэгэхээр карьер айгүй өндөртэй байгаад байдаг бас ингээд нөхөн үржгүй ч юм уу гэр бүл төлөлтөд хойшлуулсан байж болж байгаа байхгүй юу. Тэр тохиолдолд бол айлч нөхөн үржгүй эмнэлэг дээр очиод өндгийн эсийг дангаар нь хадгалуулж болно. Дангаар нь хадгална гэдэг маань ерөөсө нөхөргүй байсан ч өөрийнхөө эсийг хадгалж болно гэсэн үг байхгүй юу? Нөхөртэй байвал нөхөртэй байх юм бол үр хөврөл үүсгэж агаад эмбрио олгож агаад үр хөврөл гэсэн үг. Үр хөврөл олгож байгаа хадгалдаг. Тэгэхээр хоёр янзын одоо хадгалах юу байгаа. Тийм нь болохоор нөхөртөө мөртлөө тэр хоёулаа одоо болоогүй бэлэн бишүүж болно шүү дээ. Тэ заавал одоо эсвэл одоо гадагшаа зүтгэжээ сургууль явах гэж байгаа ч юм уу эсвэл айгүй том бизнес ингээд эхлүүлсэн байж тийг тэгэнгүүт ингээд бас жирэмсэн болох төлөвлөгөө нь хожуу байх юм бол нөхөрч гэмлэг дээр очиод хоёулаа эр эсийг дангаар нь хадгалж болно. Им эсийг бас дангаар нь ээж болно. Хэрвээ нөхөртөө партнертай байх юм бол нийлүүлээд үр хөврөл олгож байгаа хөлтөж хадгалж болно. Тэгэхээр маш одоо орчин үед чинь
маш тийм давуу талууд бий болцсон байгаа Тийм байхгүй юу? Хэдэн жилийн өмнө бол ерөөсөй байхгүй байсан шүү дээ тийм. Тэгэхээр айгүй хурдтай хөгжиж байгаа. Тийм энэ үр шилжүүн суулгах өргөдөл нөхөрчгөн салбар маань 1978 оноос хойш хөгжиж байгаа гэхэд маш хурдтай хөгжиж байгаа. Монголд одоо бараг 10 гаруй жил болсон. Энэ нийтдээ нэг 6 үр шилжүүн суулгах төв ажиллаж байгаа. Тэгэхээр манай орны хувьд эмнэлгүүд маань ер нь дэлхийн нийтээр хийгддэг ажиллбаруудыг ер нь яг орчин үеийн хэв маягаар хийж ер нь чадчих байгаа. Чадж байгаа. Тийм. Манай дээр болохоор нөгөө intracytoplasmic sperm injection буюу үр хөврөл рүү те үнгээс рүү ирсийг тарих ажиллбар одоо хийгдэж байгаа. За тэгээд лазераар нөгөө нэг 5 хоногтой бластацис үр хөврөлийг ингэж гатан бүрхүүлийн ингэж одоо юу гэж цоолдог тийм бас ажиллбар хийгддэг. Тийм. Тэр чинь болохоор нас ахих тусам үр хөврөлийн гадна бүрхүүлэн зараад тэгээд ингээд жирэмсэлж чадахгүй байгаад идэх тийм бас асуудал байдаг байхгүй. Тэгэхээр тэр яг ингээд лазерын тусламжтайгаар цоолоод ингээд өгөхөөр тэр маань ингээд жирэмслэх боломжтой болчдөг тийм бас ажиллбар хийж байгаа. За бас нөгөө генетикийн шинжилгээнүүд хийж байгаа үр хөврөл дээр. Тийм. Тэгэхээр нөгөө одоо ямар хоромсом эмгэгтэй те хоромсом эмгэг байгааг илрүүлж байгаа. Одоо бас нефт тест гэдэг Монголд ороод ирсэн байгаа. Түрүү жил орж ирсэн Монголд 2 газар хийгдэж байна. Энэ нь болохоор жирэмсэн болсон хойноо ямар нэгэн хоромсом эмгэг байна уу гэдгийг оншилж илрүүлэх боломжтой тийм маш сайн. Маш гайхалтай юм тийм шинжилгээ ороод ирсэн байгаа. Гэх мэтчлэн үр шилжүүн суулгах өргөдлийн эмнэлгүүд бол манайх маш их чадамжтай, маш сайн хийгдэж байгаа. Заавал Солонгос явах шаардлагагүй тий. Монголоо бүх ингээд нэг үйлчлэгийг авах боломжтой байгаа. За гэр бүлүүд одоо дөнгөж одоо хурмаа хийдэг ч юм уу те залуу гэр бүлүүд хамгийн түрүүнд ингээд боддог юм битгаар одоо хизээ хүүхдтэй болохоо гэл төлөвлөд эхэлнэ шүү дээ. Тиймээс эдийн засгийнхаа хувьд ч тэр те эрүүл мэндийн хувьд ч аль тал нь төлөвлөд эхэлнэ. Тэгэхээр яг эрүүл мэндийн хувьд та одоо эмэгтэйчүүдийн хувьд эсвэл эрэгтэйчүүдийн хувьд яг ийм бэлтгэл ажлыг ер нь нэг хангацсан байх ёстой шүү гэдэг одоо тийм мессеж ямар хийж байгаа вэ? Одоо эрүүл гэр бүл, эрүүл ээжээс мэдээж эрүүл сайхан хүүхэд гарна тийм. Харин тийм. За тэгэхээр энэ бол маш чухал. Өвдсөн хойно ингээд эмчлээд айгүй их зардал гаргадаг шүү дээ тийм. Тэгжсэнээс бол урьдчилан сэргийлэх үзлэгтэй хамрагдах ёстой заавал. Урьдчилан сэргийлэх үзлэг маань тухайн хүнд одоо жишээ нь умаан шалтгаантай ямар нэгэн асуудал байна уу тийм. Умаан миом байна уу? Умаад нь эндометриоз буюу одоо мамбалчингийн эндометриоз байгаад байна уу эсвэл ургацаг байна уу те наалдц байна уу гэдгийг нь онцлох хэрэгтэй. Гуурсны шалтгаантай өргөдөл байна уу, гуурс нь наалдц юм уу те. Зарим хүмүүс чинь нөгөө багтаа ингээд юуны олгон хагалгаанд орсны дараа наалдц үсээд тэрнээсээ болоод хоёр дэгчод гуурсны шалтгаантай өргөдөлд олцсон хүмүүс айгүй их байдаг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үйлчлэгээр тухайн хүн маань үзүүлээд явж байхдаа ихэнхдээ ямар нэгэн байдлаар оншоо олоод авчдаг байхгүй юу? Тийм. Жишээ нь умаа хүзүүний хавдар чинь манай Монголд маш өндөр хувьтай байгаа байхгүй юу? Дэлхийд чинь умаа хүзүүний өвчлөл аюул сайн эмчлэгдсэн кардасил гэдэг умаа хүзүүний нэг вакцинууд аюул их гараад ирсэн. Тэгээ бүр багаас бэлгээр цанд ороогүй байх үеэс нь ингээд охтууд хөвгүүдэд ингээд тэр вакциныг хийгээд тэрнээс үүдэлтэй одоо умаа хүзүүний хавдар, хошногны төмсгний хавдар энэ биднээс бүр ингээд сэргийлсэн байгаад байгаа байхгүй. Тэгэхэд одоо дөнгөж манад тэр одоо вакцин орж ирж байгаа жишээний хажуу орж ирж байгаа үстэй. Гэтэ нэг тэгэхээр орж ирийг гингуут нь вакцин эсэргүүцчих маань яриад байгаа тийм. Тэгэхээр вакцин чинь өөрөө бас айгүй их даваа талуудтай. Мэдээж вакцинд давуу бөгөөд сул талууд байдаг. Гэхдээ давуу тал маш их. Жингийн тухайн дээр л тавина шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс хэрвээ хүсвэл тэр вакциныг хийлгэж болох байхгүй юу? Тэгээ тэр вакцины талаар аюул сайн судлах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд тэрний одоо давуу талуудыг мэдснээрээ өөрөө сонголт хийх бүрэн боломжтой. Тэгэхээр гэр бүл ямар нэгэн байдлаар одоо хүүхд жирэмсэн болон хүүхд гарахад төлөвлөлөөд тэр нэг жил 6 сар гэдэг бас нэг хугацаа шүү дээ. 30 хүртэл наснд жил 30-аас хойш 6 сар ингээд харнаа гэдэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Эхлээд харчаад тань дээр очих уу эсвэл
хараагүй байхдаа тань дээр үсэн нэрв. Хүлээж гад одоо үргээр болох нь болохгүй нь эргүү үргээр болж ивэл асуудалгүй явах нь эсвэл хүлээлгүйгээр эхлээд очиж ямар нэгэн асуудал байна уу гэж харсны дараа яасан дээр юм болов. Угаасаа нөгөө нэг умаа үзэн за зөвхөн нэг шинжилгээгээр аваад үзье тий умаа үзэний хавдрын шинжилгээ буюу pap smear test гэдэг шинжилгээ эмэгтэй хүн болгоо өгөхтэй гэдэг. Ялангуяа бэлгийн харьцаанд орсноос хойш жил болгон за 29 нас хүртэл 3 жил нэг удаа 29-с дээш наснд жил болгоо өгөхтэй гэдэг байхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эмчит очих үйлчлэг хийгдэж байгаа шүү дээ. Тэгэхэд чин тухайн хүн маань бас өөрийнхөө тэр одоо зорилго нөхөрчгийнхаа планын төлөвлөгөөгөө бас тайлбарлаж болно тий. Тайлбарлаад хэлж болох байхгүй. За би одоо ингээд 6 сарын дараа ч юм уу за би ингээд энэ жил бол ингээд шинэ ажилд орсон дараа жил би эднэр ингээд нөхөртөөгөө ярьж агаад төлөвлөөд одоо жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлчих юм бол нөгөө эмч маань өөрөө тэр хүнд туслан зөвлөн тусалж болох байхгүй юу? Нэгдүгээр үзлэгээ хийж явахдаа тухайн хүнд нөхөрчгүй ямар нэг асуудал байна уугүй юу? Магадгүй тэр хүнд миом байж болно шүү дээ. Миом нь умаа хүн дээрээ төрж ургасан байх юм бол тэр асуудал маань жилийн дараа ямар хүндрэл үүсэх вэ гэдгийг хэлж өгөх байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө л тухайн хүн маань нарийн мэрэгжлийн эмчт үзүүлснээрээ айгүй их даваа талтай гэсэн үг. Нэгдүгээр зөв оншоо тогтоож чадна. Хоёрдугаарт ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлж чадах байхгүй юу? Тэгэхээр тэрийг болохоор эмчт үзүүлж байгаагаа л мэддэг. Ихэнхдээ зарим хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгээр айгүй их онцлогдсон байдаг байхгүй юу? Маа одоо жишээ нь 10 хэдэн жилийн өмнө бол би Улаанбаатар сонготой эмнэлэгт ажиллаж байсан. Тэгэхэд нөгөө вакцины шинжилгээнүүд маш их ордог. Бид нар вакцины шинжилгээнд дээр маш их хавдар оншилж ирсэн, маш их өргөдөлтөй хүмүүсийг оншилж ирсэн. Тэгэхээр вакцины шинжилгээнд орсноороо тухайн хүмүүс ямар нэгэн хавдраас урьдчилан сэргийлж чадна. Өргөдлөөс ч гэсэн урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг. Боломжтой. Эмэгтэй хүн өөрийнхөө өндөвчний насыг мэдэж болох уу? Болно. За миний биологийн нас хэд вэ? Одоо би одоо ингээ 30 эдтэй өнгө өөргөө төсөөлөхөр магадгүй миний биологийн нас хэд байгаа юм бол бас нэг хүнд сонирхол төрдөг тий. Тэгэхээр биологийн нас, өндөвчний нас хоёр өөр идэг. Гэтэ зарим хүмүүс бол адилхан байдаг, хүмүүс зөндөө идэг. Тэгэхээр одоо орчин үед бол маш их одоо айгуу даваа тал бий болцсон байгаа байхгүй юу? Энийг ингээд судалсан өндөвчний антимуйлерын даавар гэдэг дааврыг бол судлаа тогтооцсон. Тэрнтэй холбоотойгоор бол маш их одоо олон төвтэй судалгаанууд хийгдсэн байгаа. Тэгэхээр антимуйлерын дааврыг одоо цуснд царын тэмдгийн мөчлөх хамаарахгүйгээр өгдөг. Тэгхийн бол таны хизээж өгч олон та лаборатори дээр очиод тэр шинжилгээгээ өгчих юм бол таны өндөвчний нас гараад ирнэ гэсэн үг. 35 наан цаана гэдэг нэгийг харах гэдэг болно тий. Жишээ нь одоо 35 настай эмэгтэй өөрийнх нь нас нь 35 настай байж тал өндөвчний антимуйлерын дааврын шинжилгээ өгөнгөт магадгүй 40 настай юм шиг гарч болох байхгүй юу. Тэгхийн бол таны тэр өндөвчний нас буюу антимуйлерын дааврын наснаас хамаарат нөхөрчгөө чинь шийдэгддэг. Тэгэхээр та 35 настай байж байгаа насаа би насан залуу юм чинь би болно гэж ойлгож бас болохгүй гэсэн үг. Жишээ нь 35 настай мөртлөө өндөвчний нөхөрчгөө нас маань 40 настай гэж гарах юм бол 40 настай хүн сард жирэмслэх хувь 1% байдаг. 1% гэдэг нь бол маш бага. Маш бага тийм. Тэгэхээр тэр хүн өөрөө жирэмслэх боломжгүй гэсэн үг байхгүй. Заавал нөхөрчгөө тусламж авах ёстой. Нарийн мэрэгжлийн эмчийн тусламж хэрэгтэй гэсэн үг. Тэр өндөвчний үйл ажиллагааг өөрийнх нь өндөвчийг нөгөө хэвийн одоо идэвхжүүлэхийн тулд поликул сэдэгч даавар энэ тусламжтайгаар поликул сэдэгч эмийн тусламжтайгаар тийм тарианы тусламжтайгаар идэвхжүүлээд тэгээ жирэмслэх боломжтой байгаад байдаг. Тэгэхээр нөөц бол ер нь бол ихэнх хүмүүс одоо бас мэддэг болчиход байгаа байхгүй юу? Ер нь ингээл би одоо өндөвчнийхаа насыг мэдэх гэсэн юм аа, нөөцөө өгөх гэсэн юм аа гэж шууд ороод ирээд өгдөг хүмүүс маш их болцсон байгаа. Тэгэхээр одоо хүмүүсийн одоо нөхөрч хөөч юм уу эрүүл мэндийн боловсролын төвшин бас айгүй сайжирч байна гэж би харж байгаа. Та гэр бүлүүдэд залуусуудад яг эмчийн зүгээс яг энэ ажлыг одоо олон жил хийж байгаа хүний зүгээс одоо хамгийн чухал гэж бодсон ямар зөвлөгөө байна те? Ер нь бол өргөдөлтэй ч юм уу нөхөрчгөө асуудалтай хосууд ирдэг. Тийм. Тэгэхээр нэг айгуу сайн ойлгох хэрэгтэй байдаг.
өргөдөл айгүй тийм амаргүй тийм хэцүү байдалд орж байгаа байхгүй юу? Маш эмзэг эмзэг сэтгэл зүйн хувьд ч айгүй эмзэг ингээл хамаатан садан найз нөхөд те хүн болгоо ингээл яагаад чи жирэмсэхгүй байгаа ингээл байнга асуудаг. Тэр нь бол стресс, байнга стресс өгж байгаа юм те. Тэгээ өөрөө ч гэсэн айгүй ямар нэгэн байдлаар гимшсэн те яана би ингээд надаас болоо жирэмслэхгүй байгаа шүү дээ гэдэг тийм одоо сэтгэл зүйн амар готрон байдалд орчдөг. Тийм болохоор нэг нэгнийгээ маш сайн дэмжиж явах хэрэгтэй. Тийм тэгээд хэрвээ өргөдлийн асуудалтай байгаа бол нэг нь ганцхан жишээ нь эмэгтэйгээ шалтгаалсан өргөдөлтэй бай гэж бодъё тий. Тэгэх юм бол бас нөхөр нь ч гэсэн хамтдаа хурж ирээд тэр асуудлыг хамтдаа сонсоод хамт мэдээж хүүхэд чинь хоёр хүний л асуудал яригдчихэж байгаа үстэй тий. Тэгэхээр хоёулаа нэг нэгэндээ аюу их дэмжиж одоо ойлголцож явах хэрэгтэй гэж би боддог. Тэгээд тэгхийн бол ингээд өргөдлийн тэр асуудлыг маш амархан даван туулдаг. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн амар их ингээд апсын даунтай тий. Үр шилжүүн суулгад зааварлаа гэхэд шууд үр шилжүүн суулгад оронгуудаа өртөө болчдгоо. Мэдээж олон шалтгаанаас хамаарат амжилтын хувь нь одоо харилцаа адилгүй байдаг гэсэн үг байхгүй юу? Наснаас хамаарж байгаа, өвчнийх нь үе шат хүндрэлээс хамаарж байгаа тий. Дээрэс нь тэр хүний нөгөө нөөц гэл бүх маш олон юмнаас хамаардаг болохоор тэрийг бол хамтдаа л нийлж давахгүй бол дээрэс нь эмчтэйгээ нийлэх хэрэгтэй. Гурлаа нэг баг болох хэрэгтэй. Тийм баг болж тэрний ард гарна. Тэгэхгүй бол ингээд жишээ нь зарим гэр бүлээд ингээ харахаар чинь нөхөр нь болохоор ингээл амар дургуй ч юм уу энэ үр шилжүүн суулгах хэвээр яаж бүтэхгүй энэ хэвээр ийм хиймэл баг өөр хөвгөл үсгэж байгаа юм шиг тийм бодоод төсөөлж бас орж ирдэг хүмүүс бас байдаг л та. Тэгэхээр тэр хүмүүст ингээд тайлбарлаад хэлээд ойлгуулах юм бол тэд нэр аюу сайн ойлгодог. Тэгээд явандаа ингээд яалтчгүй нэг хүн ингээд нэг болж ингэж уусч барьж тэр чиж давж гардаг тийм тохиолдлууд байдаг. Сэтгэл зүйн үед маш эмзэг тийм. Тэгээд эхний ингээл үр шилжүүн суулгах амжилтгүй боллоо гэдэг одоо хариу сонсоод маш их уйлал бүр ингээд хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол маш их байдаг. Маш олон удаа 7-8 удаа үр шилжүүн суулгах амжилтгүй болоод тэгээд одоо 8 дахь дээрээ болдог хүмүүс ч байна. 8 хүртэл явж байгаа гэдэг чинь 8 хүртэл тасралтгүй явж байгаа юм байна тийм. Тэгэхээр чин тийм амаргүй гэсэн үг байхгүй. Нэг талаар шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар маань супер хүчтэй ингээд гоё хөгжиж байна тий. Нөгөө талаар бас хүмүүсийн төсөөлдөг шиг нэг коноп дараалдан ингээд болчихдаг юм бас биш байгаа тий. Тийм шүү дээ. Тэр ерөнхийдөө л адилхан тий. Маш хэцүү. Жишээ нь одоо зөвхөн нэг кейс дээр яриа тий. Тэгэхээр умаа хүндийн одоо нөгөө одоо олон улдагийн ажилбараар ингээд умаа хүндийн битүү наалт зүссэн. За тэр хүн маань бас нөгөө наалтц үүснээс гадна болохоор гуурсны шалтгаантай өргөдөлтэй үндгээс нөөц багассан гэд хавсарсан шалтгаантай ингээд өргөдөлтэй ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн нэгдүгürt дөнгөж 35 настай мөртлөө үндгээс нөөц нь цагаасаа урдаад багассан 40 гарцсан хүнийх шиг нөөцтэй. Тэр тохиолдолд үндгээс чанар гаргаж авсан ч айгүй сул байдаг. Дээрэс нь өр хөөрл үүсгчээд умаа хүндийдээ буцаагаад эргүүлээ суулгахад салтын наалтцтай байгаа тохиолдол өр хөөрл маань амжилттай тогтдоггүй. Тэгэхээр тэр хүн дээр заавал урьдчилж умаа хүндийн салтын наалтцыг эмчилж салгаад тэгээд умаа хүндий одоо тогтох боломжийг нь одоо нөхөн сэргээх эмчилгээ хийсний дараа тэгээ суулгаж байгаа байхгүй. Гэхдээ суулгасан ч гэсэн эхний 1-2 оролтон дээр амжилтгүй болж байгаа. Тэгэхээр үр хөврлийн чанар болохоор бас тийм сайнгүй байгаад байгаа байхгүй. Тэр тохиолдолд 2 дахь юм 3 дахь удаагийн оролдлогоороо болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд айгүй сэтгэл зүйн хувьд маш их дэмжлэг хэрэгтэй. Гэр бүлээс нь ч тэр нөхрөөс нь ч тэр те маш их дэмжлэг тусалцаа хэрэгтэй болдог гэсэн. Тийм болохоор хамтдаа тэрийг даван туулахын тулд нэг нэгнийг ойлгодог байх хэрэгтэй. Тий. Тэгээд тууштай явах хэрэгтэй. Тууштай явахгүй бол болдгоо. Нэг удаа ингээ оролдоо болчдгоо тий. Үндгээсийн чанар нэг удаа гаргахад одоо 9 хоосон эрс гардаг тохиолдол зөндөө байгаа ш. Нөөц багтай 0.5-тай нөөцтэй байгаад үндгээс нь хоосон empty polygon синдром гэдэг юм үсээд 9 ингээд соруулж авсан ч гэсэн гарахгүй хоосон байдаг хүмүүс маш их байдаг. Тэгэхээр тэрийг болохоор зөвхөн ямар нэгэн байдлаар эмчтэй ч юм уу эмнэлэгтэй холбоотой ойлгоод идэг.
тухайн хүнийх нь өөрийнх нь нөөц, бие организм, үндгээсийн нөөц чанараас хамаарч байгаа байхгүй юу. Тэгээд дааврын асуудлаас болж байгаа. Тэгэхээр энэ бол маш их тийм амархан бол биш. Гэхдээ аль болох цаг алдахгүйгээр эмчтэй хандчих юм бол богино хугацаанд одоо зардал багтаагаар шийдэх боломжтой. Амжилттай дамжуулах боломжтой. Аха. За тэгэхээр үргүүдэл гээд хэдүүл ярихад нөлөөлөх хүчин зүйлсүүдийн зайлшгүй одоо ярих шаардлагатай болно тийм үү. Тэгэхээр хүмүүс бас зарим хүмүүс бас хоорондоо ярьдаг тий одоо бага залуу байхдаа хэд удаагийн одоо абортонд орох тохиолдол байдаг ч юм уу. Энэ үргүүдэлд нөлөөлөх боломжтой юу? Боломжтой. За яагаад боломжтой гэхээр умаа хүндий дотор чинь за үр хөврөл айл хандж хамаагүй очиод бэхлэгдчихэж байгаа байхгүй юу. Тэнд үр хөврөл үүснэ гэдэг маань тэнд ихс үүснэ ураг ингээд бий болж ийн гэсэн үг байхгүй. Тэнгүүд за тэр хүн ямар нэгэн байдлаар хүсээгүй жирэмслэлт болоод тэрийг үр хөндлөлт хийлгэлээ гэхэд тэр үр тогтсон хэсэг газрыг ингээд хүчээр хусаад авчиж байгаа байхгүй. Тэнгүүд тэнд айгүй том юм шарах үүсчихэж байгаа шүү дээ. Тэр маань ингээд эдгэрэлтийн процесс явагдана тий. Эдрэх процесст маань ямар нэгэн одоо сорвжилт наалт зүүсч болно, сорвжилт үүсч болно. Тэр маань ингээ анатомийн бүтц нь өөрчлөгдөж болно. Органик шалтгаантай болчихсон тийм шалтгаан тийм. Тэнгүүд тэр маань дараа нь юунд нөлөөлөх вэ гэхээр сарын тэмдэг нь алдагдаж ярьдаг болж болно. Сарын тэмдэг маань багасж болно. Одоо магадгүй тэгээ шарах үүснэ тэрэн дээрээ ингээд ямар нэгэн байдлаар өксөх замын халдвар очиод орчлоо тий. Тэнгүүд тэнд чинь халдварын шалтгаантай үргэлжил явагдана гэсэн үг байхгүй. Тэнгүүд тэнд ингээ байнгын үргэлжил явагдаад байгангууд хөвлөгөөрөө байнга өвддөг pelvic-inflammatory disease буюу хөвлийн одоо үргэлжлийн одоо өвдөлттэй байнга явдаг болчдөг байхгүй. Тэгэхээр чинь бүр маш их нөлөөлнө. 2 3 удаа гэдэг маань бүр маш их тоо гэсэн үг. Магадгүй нэг удаа ороод амар их одоо ямар нэгэн өрөвсөлтэй ч юм уу наалт зөөсөд 2 дахьчаар үргэлжлэлт өргөждөг тийм тохиолдлууд бас харамсалтай байна тийм. Бэлгийн замын халдварууд үүнд нөлөөлнө. Бэлгийн замын халдварууд маань болохоор одоо өсөх замаар нөгөө нөхөрчгүй эрхтнүүдэд очиж байрлаж байгаа байхгүй юу. За умаа хүндий дотор умаа хүндийн өрсөл үүсгэж болж байна. Гуурсанд очино. Гуурс маань маш их нарийн юм намраа хүчээр идэвхтэй байждаг байхгүй. Тэгэхээр тэнд очиод яг тийм одоо өсөж үржих таатай нөхцөл нь бий болчдөг. Тэгээд тэндээ ингээд одоо үрслийн шингэн үсгээд, наалт зүүсгээд бүр ингээд үйл ажиллагааг нь хадагдуулаад тий. Тэнд ингээд бүр хэцүү байдал блок үсгэж чинь гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол 2 дөгчоор гуурсын шалтгаантай үргүүдэл үүснэ гэсэн. Тэгэхээр бүлгийн замын өвчин туссан ч юм уу эсвэл одоо тэрийгэ мэдсэн те эсвэл одоо ямар нэгэн байдлаар эмгэг одоо ялгац гарч байгаа бол эмчид үзүүлээд PCR-ын шинжилгээ авах хэрэгтэй. Тэгээ PCR-ын шинжилгээ маань л ер нь бол бүлгийн замын өвчнийг онцлохоос биш мазок онцлохгүй. Мазокийг зөндөө өгсөн би ингээд ерөөсөө эмчлэгдэхгүй ингээд доош байнга мараад би өвдөд ингээд хөвлөгээр өвдөд яваад байгаа гэдэг тэгж орж ирдэг. Тэгэхээр мазок бол зөвхөн маш цөөхөн үзүүлэлттэй. Тийм. Тэгэхээр ерөнхийд нь тийм микоплазмын халдваруудыг эмчлэх онцлохгүй тий. Өөр ингээл бусад нөгөө халамид одоо конроид ерөөс онцлогдохгүй байж болно. Тийм. Тэр чинь бүр хүндэрсэн үе дээрээ л мазок дээр одоо хос кок харагдахаас биш ерөөсөө яг PCR шиг гоё оншилж чадахгүй гэсэн. Зарим одоо яг одоо бодит амьдрал төр ч юм уу тий зарим асуудыг харахаар яг аль тал 1 жил хичээгээд одоо хүүхдээ арай болж чадаагүй түүнээс удаан хугацаагаар арай ингээд болж чадаагүй хүмүүс бол имлэхэр мэлээ явж байгаа тий. Тэгэхээр аль талаас нь ямар нэгэн одоо органик ч юм уу нэг шалтгаан гарч ирэхгүй аль нь зүгээр гэдэг. Тэгсэн мөртлөө л ингээл амжилтгүй ингээд болоод байдаг. Үүнд амьдралын хэв маяг нь нөлөөлж байгаа л энэ хит их ядралт байдаг ч юм уу эсвэл хит их таргалалт байдаг ч юм уу тий. Эсвэл нэг юм тухайн хүний амьдрахын тийм хэв маяг үүнд нөлөөлөх болов. За амьдралын хэв маяг маш их нөлөөлнө. Ялангуяа амьдралын хэв маягтай холбоотой полицистик овны синдром гэдэг бүр тийм синдром байдаг. Тэр нь болохоор амьдралын хэв маяг одоо жишээ нь таргалтаас үүдэлтэй өнөвчний үйл ажиллагаа үндгээс харахгаар гадагшлахгүй байх тийм асуудлууд байдаг. За амьдралын хэв маягтай холбоотой байнга ингээд те одоо хит их одоо өөх тастай хоол ч юм уу одоо
юу процессд фуд ицээргээд аюу их тархалцсан сахарын шижингийн эрсдэлтэй сахарын шижин туссан ийм байгаа тохиолдол бол өргөдөлд хүргэнэ. Тийм. Тэгэхээр энийг бол эмчлэх ёстой. Жишээ нь сахартай хүмүүстэр бол эрэгтэйд ч ялгаагүй, эмэгтэйд ч ялгаагүй нөхөрчүүд нөлөөлнө гэсэн үг. Сахартай эрэгтэй хүнд бол 99-ийн чанар тоо багас өөрчлөгдөж. Тийм. Тэгэхээр жирэмслэх магадлал нь буурчна гэсэн үг. Тэгэхээр ялангуяа сахар хэрвээ сахарын шижинтэй байгаа үед залуу байгаа дээр эсээ бас хадгалуулж болно. Тэгэхгүй бол нас ахих тусам нөгөө сахар маань улам хүндрээд идэг, эрс нь бүр гарахаа болчдөг ч юм уу, бүр эмгэг болчдөг хүмүүсээс байдаг. Тийм болохоор амьдралын хэв маяг бол маш чухал. Ер нь эмэгтэй хүн ч бай, гэр бүлч бай, эрэгтэй хүн ч тий яг хүүхэдтэй болно гэж бодсон мөчөөс л өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бэлдээд эрүүл мэндийн хувьд тий одоо жишээлбэл хорт зуршлууд идэг ч юм уу тий хорт зуршлууд бас их нөлөөлдөг. Хорт зуршилтай холбоотой судалгаа одоо сүүлийн үед хийсэн 2022 онд хийгдсэн судалгаан дээр дотор эрхтний эмгэг үүсгдэг гэж байгаа байхгүй юу? Ирсцийн судалгаан дээр шүү дээ. Тэгэхээр үр хөврлө үүсээд тэр хүн дээр нөгөө хүүхднийх нь дотор эрхтэн дутуу өгч магадaltaй тийм. Тийм бүдүүн гэцний ч юм уу тий. Одоо шулуун гэцний ч юм уу тий. Ийм эрхтнүүдийн эмгэг үүсэж байна гэсэн тийм судалгаа би олж уншиж ирсэн. Тэгэхээр одоо нөгөө ургийн архины хам шинж төр гэл ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүүхэд нь гарч иж хүүхэд маань бас хэцүү болж явчихдаг. Эрэгтэй шилхэн, эрэгтэй эрс нөлөөлдгүү гэдэг ерөөсөө тийм юм байхгүй. Эрэгтэй шилханаас маш их нөлөөл. Ялангуяа бэлгийн замын халдвар төвчин туссан эрэгтэй хүн дээр одоо өргүүдэл бас тохиолдно. Тийм өөрөөс нь гарахгүй сувгийн битүүрлээс болоод тийм маш олон шалтгаантай байдаг. Эрэгтэй шалтгаанууд бол маш их байдаг л да. Нөгөө варикоз байдаг. Тий вений судасны өргөслөөс болоод нөгөө эрс нь гарахгүй, эрсийн тоо багассан, чанаргүй байх тохиолдлууд байна. Төвийн гаралтай гормоны шалтгаантай байж болно, гэмтлийн шалтгаантай байж болно, тий? Гэмтэл авсан хүмүүс ч бас ингээд юу очдөг штеп. Эрсийнх нь тоо багасчдаг ч юм уу, тий? Эрс нь гарахгүй ас үс спермтэй болсон хүмүүс байдаг. Бас гахаа авдар нөлөөлдөг. Хүүхдүүд тий. Одоо яг хүүхдүүдэд одоо ч хавдар уус вакцинаар баг болсон бараг байхгүй шахам тий. Тэгтээ дээрх үед бол хамгийн хайхдаг юм наа төмсөний өрөслөчгүй тэгээд 80 оны бас нэг хэсэг үе нөгөө вакцин тасраад за тий нөгөө вакцины хийлгээг хүүхдүүд бас айгүй их бас тийм хавдраа тэгээд төмсөний өрөсөд маш харамсалтай байна тий. Эмэгтэй хүний хувьд одоо үндгэн эсийн нөөц те давхар нэмээд үндгэн эсийн чанар дээр та одоо ямар мэдээлэл өгөх вэ? Үндгэн эсийн нөөц маань бол маш чухал. Би түрүүн бас нэг жишээн дээр тайлбарлаж ирсэн те 35 настай мөртлөө 40 гарсан хүн шиг тийм үндгэн эсийн нөөцтэй байсан хүн дээр асаасаа айгуу өөх нэг үр шилжүүн суулгах амжилтгүй болж тавтан үр шилжүүн суулгалт хийчихсэн ингээд. Тэгэхээр үндгэн эсийн тоо буюу те тоо наснандаа муу наснаасаа бага их одоо залуу байх юм бол эсвэл одоо хэмжээнд хэвэн байгаа тохиолдолд бол 35 наснаас доошоо бол эсийн чанар бол харьцангуй сайн байдаг. 35-аас хойш болоод ирэхээр үндгийн эсийн чанар бол огцом буугаад эхэлчихдэг. Тэгвэл тэрийг бол хэр хурдан буухыг нь бол хэлэх боломжгүй. Тийм. Үр шилжүүн суулгах дээр гаргаж авсан үндгийн эсийн чанарыг хараад байхад нөгөө грейд 1 2 3 4 гэд ингээд хуваадаг байхгүй грейдлж хуваадаг. Тэгэхээр грейд 1-тэй байж ижил ер нь бол эс маань айгуу сайн хөгждөг. Итгэвтэй хөгждөг. Тэгэхээр эм эсийг нийлүүлээд одоо 1 хоногийн дараа 24 цагийн дараа харахад одоо каплоид гэд ингээд үр тогтолцсон 2 ингээд харагдаж байдаг тий. Тэрнээс хойш ингээд бүр цаг минут тутамд эс маань ингээд хөгжөөд алширж явах хэрэгтэй байхгүй юу. Жишээ нь 3 хоногтод дунджаар одоо 6-аас 12 ийм бөмбөлгүүд үүссэн байждаг тий. Тэгэхээр тэд нар маань ингээд цаг ингээд бүр ийм нөгөө тайм лапс гэдэг аппаратаар бид нэр үр хөврлийн одоо хөгжлийг ингэж хяндаг байхгүй юу. Тэгэхээр тэр үр хөврлийн хөгжлийн тэр тайм лапс гэдэг аппаратаар хянаж хахад тэнд эмгэг хуваагдлууд аягүй их үүсчихдэг байхгүй юу. Жишээ нь ингээд 2 хуваагдаад 4 болоод ингээд хувааж авах юм чинь гинт 6 болдог ч юм уу тий. Эсвэл ингээд 2 олж ирснэ гинт одоо
3 болчоод ингээд байж байгаад ингээд ч юм уу те гих мэдчлэн тийм эсийн хуваагдлын асуудал айгүй үүсдэг байхгүй. Тэгээд үр хүүрэл болоод ингээд бэлэн болцсныхын дараа тэр чинь эмбриологч гэдэг те үр хүүрэл судлаач нар маань ингээд нэгдүгээр зэрэгтэй үр хүүрэл умаа хүндий шижүүн суулгад бэлэн болцсон юм эсвэл тий хуваагдaltaй тийм гэд грейдинг айгүй олон юм тодорхой нарийн явд юм байна. Тодорхой амар сайн нарийн юм процессд явагддаг. Тэгэхээр маш сайн хэвийн хугаагдaltaй бүтцийн хувьд эмгэг биш эрүүлтэй тийм эсвэл үр тогтох чадвар айгүй өндөртэй. Грейд нь айгүй муу те хуваагдал айгүй суултай. Тэгээд ингээд одоо митохондри ч бас ингээ энерги ресурс байхгүй юу. Тэгэхээр ингээ сайн чанартай эс чинь юм гоё гэрэлтсэн гоё гэрэлтэй байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ митохондрийн энерги ресурс айгүй багтай. Чанар муутай сул эсүүд юм хар байждаг. Хар бараа. Тэгэхээр тэр эсүүд маань өрөөсөө тогтоход айгүй муу гэсэн үр хүүрэл. Энэ нөгөө хүндийдээ бэхлэгдэж чадахгүй. Үр шилжүүлэн суулгах тэр хүмүүст бас нэг ийм ойлголт өгдөг те. За одоо хүүтэй болно гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө охинтой болно гэдэг ч юм. Энэ боломжтой юу? Үр шилжүүлэн суулгах дээр боломжтой. Гэхдээ тэнд ямар асуудал үүсдэг вэ гэхээр тэр үр хүүрлөөс нь хэсгийг авч агаад хромосомын шинжилгээ хийх хэрэгтэй байхгүй. Энэ бол XX хормон юм уу, Y хромосом юм уу, хүү юм уу, охин юу гэдгийг үзчихэж тэр хүн шийдвэр гаргадаг байхгүй юу. Гэхдээ тэрийг болохоор эмбриологч нар үр хүүр судлаачлаар нөхөрч эмч нар ер нь бол жоохон татгалзаад байгаа. Яг тэгэхээр тэр үр хүүрлийг гэмтэх гээд байдаг байхгүй юу. Тийм учраас нэгдүгээр хоёрдугаарт эрэгтэй ураг аягүй их суулгах сонирхолтой байдаг. Аз ялангуяа Азууд тий. Тэгэхээр нөгөө эмэгтэйг ингээд устгах гээд байдаг байхгүй юу. Тэгэхээр чинь нөгөө ёс зүйн хувьд асуудал үүсээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийг бол дэлхийн нийтээрээ айгу маргаантай. Энээс ингээд татгалзъя гэсэн тийм саналтай байгаад байдаг. Ихэр хүүхдийн хувьд болохоор хүмүүс болохоор ихэрлүүлээгээл суулгачингууд ихэр болчихно гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгдэггүй. Ерөнхийдөө яг хуу ихэрлээ гэсэн хүмүүс төр бол бид нэр ярилцж агаад үр хүүрлийн тоог нь ингээд нэмэгдүүлж суулгаж болдог. Жишээ нь 2 одоо олон улсын стандартаар 2 үр хүүр суулгах хэрэгтэй бол 3 болгоод нэмж суулгаж бас болно. Магадлал нь болохоор 15%. Бас энэ ч өндөр бас биш юм. Өндөр биш тийм. Тэгээд тэр бас нөгөө эмчээс аюу уур чадраас маш их шаарддаг. Тэгэхээр нөхөн үрж хүйн үргүүдэл тийм үр шилжүүлэн суулгах салбар маань бүр ингээ супер хөгжиж байгаа. Амар мундаг хөгжиж байгаа. Тэгэхээр бас нөгөө стил нөгөө талтай хүний бие гэдэг ч бол хизээж тайлагдчихгүй нууц. Дээрээс нь болохоор үр шилжүүлэн суулгах маань одоо жишээ нь 45% л тайлсан байхгүй. Бусд нь болохоор одоо ингээд нууц цэвэрээ судлагдаагүй байгаа байхгүй. Тэгэхээр л хүмүүс болохоор үр шилжүүлэн суулгахыг 100% болчихно гэж ойлгож болохгүй. Бас болохгүй. Тийм. Одоо хамгийн дээд явна л 45-50% гэсэн үг. 50% л үхэн шүү дээ. 30-аас доош насныханд бол дэлхийн одоо стандартаар амь төрөлтийн хувь 51.5%. Амь төрөлтийн хувь тийм. Тэгэхээр нас нь бас амар чухал тийм. Ийм байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарт хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Үнэхээр сонирхолтой ярилцлага боллоо. Маш их баярлалаа. За танай подкаст тий та нарын ажил үйлс чинь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээ дараа бас дахиад уулзах. Дараагийн дугаараар дахиж бас уулзъя. Тэгээ. За баярлалаа. Баярлалаа. За энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөө. Дараагийн дугаараар дахиж уулзцгаая.